Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр хүрэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогч та сайхан амарсан уу? Цас хаясан маш сайхан цэвэр цэнгэг агаартай өглөө биднийг өгтөж байна шүү дээ. За тэгээд хот маань өстой жинхэнэ нөгөө нэг цасан цагаан өнгөрсөн байна. Сайн нөгөө нэг солонгос талсан тэмцээний тамирчид Монголд ирсэн шүү дээ, тий. Тэр тамирчдад нэг сэтгэл үлдсэн. Монгол бид чи дандаа юм гоё зум муунылийн мүдэд идэг штэ. Өвлөн бүр гоё юм байна гэсэн тийм яриа гарсан байлээ. Оо тийм үү. Тийм байлаа. Манай Монголын өвлч бас гоё шүү дээ. Ер нь бол тэгээд бурхан Монголд дөрвөн үйлчлэлийг өгсөн монголчуудыг бас тий олон зүйлд бас сургаж, олон даваа талыг бас бий болгодог шүү. Үзэж харах тий амсаж туулах төс ихтэй. Тэгээд бид нэр цас хараад баярлдаг шүү дээ. Бороо ороход хүртэл баярлдаг. Энэ бүх зүйлүүдийг мэдэрж байгаа маань юутай сайхан байлээ. Тэгээд өглөө бас цав цагаанаар ингээ хучигдсан гадна талбайг ингээ харахтаа бас маш сайхан санагдчихлаа. Тэгээд яг л нэг юм Крисмас гэхэлэр ягаад ч юм яг нэг юм цастай үеийг л нэг юм санаанд байдаг те цасаах хэрэгтэй гэдэг нэг юм хар өвөл ер нь айгүй онцгой харагддаг те. Тэгтэл үнэхээр сайхан өглөө багт ч ихсэн цас орсон байлээ те. Тэгээ модод дээр цас тогтоод гэлтгнаад ингээ харагдах нь үнэхээр үзэгсэлэнтэй харагдчихлээ. Тэгээд энэ гайхалтай өглөөг өгсөн эзэн дас талархъя. Тэгээд бид нэр өчигдөр жинхэнэ итгэл үйлдэлээр танигддаг тухай суралцсан. Тэгээ таны хэлж байгаа иш харин үйлдэж байгаа чинь л бурханд итгэх итгэлийг харуулдаг тухай өчигдөр бид хамтдаа суралцсан. Би нэг өмнө ухаалцаж байсан шиг санаж байна. Нэг хүн ингээд сайн мэдээ хуваалцахаар нэг юм гарын авлага ингээ материалууд эдэж тарах материалуудаараа л хөршийнхаа хаалгыг тогшилжтэй. Тэгсэн чинь тэр хөрш нь над нөгөө өгөх над материал чи хэрэггүй би зөндөө өмнө ингээд авч ийсэн. Харин таныг хэрхэн амьдарч байгааг чинь л харъя гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр бид бол энэ дэлхийн гэрэл болон дав сахаар дуудагдсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр байгаа газартаа та гэрэлтэж мөн давслаг байгаарай. Таны хэрхэн амьдарч хэрхэн үйлдэж байгаатай нь таны хэлж байгаагаас ч илүү үгийг хэлж байдаг юм шүү гэдгийг та санаарай. Тэгээ таны жинхэнэ итгэл үйлдэлээр тань танигдж харагдаж байгаа шүү. Тэгээд байгаа газартаа гэрэлтэх болтгой гэж дахин таныг өрөөж байна. Тэгээд энэ өглөө хамтдаа эзний өмнө зүрх сэтгэлээ бэлтэн ирцгээе. Үгийг суралцахаас өмнө эзэн танд өнөөдөр юуг сануулах гэж байна вэ те? Тэгээд бурхны өмнө зүрх сэтгэлээ бэлтэн ирцгээе. Түүнд алдар магтаалыг өргөцгөөе.
touch through the screen. You stay here, but don't try. Hindi mo migdabodać, tani jaru ośpiewać. Siedzieć prosto w 노래 스치지 흩어지고 뻗어 사랑해 하루하루 맘매가 벌써 It's me on the ocean 남들하니 우게 비둘 때 Mini to five and both you can end 나도 한서 하니 그도 you can say You touch through the screen. You stay here, not so try. Tingling mood, me double dash. And the arrow was free rise. She's a short of free. But the restless street. Tingling mood, those trouble. Turning on my heart to fire. You touch through the screen. You stay here, not so try. Tingling mood, me double dash. And the arrow was free rise. He touch across the Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа Бурхантай нэгдэхийн тулд бидэрт өөрчлөлт хийх шаардлага байдаг тухай хамтдаа болцоорно. За тэгээд Лук номын 9-ийн 23-24 дугаар ишлэгийг өнөөдөр хамтдаа харна. Тэр тэдэнд бүгдд нь хандан хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өдөр бүр өөрийгөө өгөөсгөн загалмаагаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийг алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийг аварна гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр нөгөө радиод ажиллаж байгаа юм чи нөгөө өөрчлөлтийн сэргийлэх мэдээ гэдэг тийм мэдээний талаар ойлголтыг ингээд авч байгаа байхгүй юу? За одоо ингээд өнөөдөр 14 цагаас одоо газар хөдлөлийн одоо эсрэг өөрчлөлтийн сэргийлэх арга хэмжээг авнаа. За тэгээд дохой дугарсны дараа тэгээ улс хот даяар дохой дугарах үед бүх байгууллагууд гараад нөгөө ийм арга хэмжээ аавна ингэн амиа аврахын тулд амьд үлдэхийн тулд бусдыг аврахын тулд тэгээд ингээд ийм зохион байгуулалт нэгэд болдог. Ер нь бол өрсөлдсөн сэргийлэх одоо тэ өрсөлдсөн сэргийлсэн арга хэмжээ хүнд үе тохиолдвол яах вэ те амь насанд аюултай зүйл тохиолдвол яах вэ? За тохиолдсон үед анхны тусламж яаж үзүүлэх вэ гэх мэтлэн энэ ойлголт нь хүмүүсийн амьдралд хамгийн үнцэнтэй чухал ойлголтуудын нэгэнд бол ордог. Би тэгээ Библийг уншаад явж байгаад Есүс Христийн энэ одоо давуу талаа ашиглаагүй байдлыг би харахтаа миний сэтгэл ингээд маш их өвдсөн байхгүй. Есүс хүмүүсийг болохоор та нар яаж хожим амьд үлдэх вэ? Та нар яаж итгэхээс сахиж ивэгдэх вэ? Та нар яаж Бурхны ивэл өрөөлийг хүртэх вэ? Хүнд өдрүүд ирэхэд та нар яах вэ? Гэх мэтлэн тийм үү? Та нар Бурхны төлөө ингэж явах хэрэгтэй, ингэж хайлах хэрэгтэй, ингэж аврах хэрэгтэй тий?
бусдад ингэж зориулах хэрэгтэй бас ингэж өргөх хэрэгтэй. Та нар хотоос хотодод явах хэрэгтэй. Та нартай одоо Есүсээс ингээд хүмүүсийн хончинго хонь мэд байдлыг хараад өрөвдөж байгаа шүү дээ. Тэгээд 12-ыг тэрэнд зориулан бэлдэж байгаа хэрнээ. Харин Есүс өөрийнхөө амьдралд улам ойрцоор байгаа загламын зовлон болон үхэлтэй бас түүнийг харчих, доромжлох, түүнээс орвох гэх мэт тэр өөрийнхөө яг өөрлөө нь ирж байгаа бодтойгоор ирж байгаа тэдгээр зовлонгуудын эсрэг зогсох арга хэмжээ тэрний талаар ярихгүй. Тэгэхээр энэ их сонирхолтой байхгүй. Хэрвээ би 3 жилийн дараа миний амьдралд те хин нэгэн хүн надаас орвно гэж мэдчих юм бол би хохирлыг тооцоолж үзээд энэ зөвхөн надаас орж байгаа биш юм байна. Надаас орно гэдэг нь манай гэр бүлээс орж байгаа юм. Манай хамт олоос орж байгаа юм байна. Бүр ингээд те энэ ашиг сонирхлоос орж байгаа юм байна. Энэ үжил бодлоос орж байгаа юм байна. Энэ хайраас орж байгаа юм байна. Энэ төв зүйлээс орж байгаа юм байна. Тийм учраас энийг эртхэн таслан зогсоох хэрэгтэй. Нөгөө талаараа энэ бүхнээс орж байгаагаараа өргөдөлтөй болж байгаа учраас би Христэд итгэж хүнийхээ хувьд энийг энэ уралтаас нь өмнө зогсоох хэрэгтэй гэх мэтлээ. Өөрчлөлт арга хэмжээ авна. Гэтэл Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр дагалдагчтаанд хэлж байгаа байхгүй. Хүнийхөө олон зовлон нийтлээд ахлагчид дахилчнэр болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулга 3 дахь хоног дээрээ дахин амлана гэж хэлсэн байна. Энэ ингээд өөрөө мэдээд байгаа байхгүй юу? Тэгэн гот тийм болохоор та нар маань те яг тэр үед ингээд шүү да. Намайг ингэж аврын шүү да. Тэгээд ийм үе надад ингээд ирэхээр та нар өөрсдөө мэдээрээ намайг авраараа өмөрөөрөө эдэр гэдэг тийм өөрийнхөө төлөө зүйлийг ерөөсөө заахгүй байсан учраас Есүс Христ дараад нь өнөөдрийн биднээс суралцж байгаа. Хэн нэг нь миний араас дагахыг хүсэж байгаа бол тэр өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг дагах хэрэгтэй гэдэг үгийг хэлж чадж байгаа байхгүй. Та нар өөрсдийнхөө зоргоор амьдарч явах үед та нар өөрсдийнхөө итгэдэг те та нарын амьдралыг сайн сайхан болгон зөв болгон айтайхан болгон та нартай юмаа хуваалцсан те та нарыг өргөн одоо дэмжинэ гэсэн тэр хүмүүсийг дагаж явж явах үедээ та нар өөрийгөө үгүйсэх юм өөрийнхөө сул талыг бүр ингээд эсрэг тэмцэхийн оронд харин ч намайг байгаагаар нь хүлээж авч надад сайн хандж байгаа ингэж байгаа учраас ингэж тусалж байгаа тэгж байгаа учраас ингэж дэмжиж байгаа гэж намайг мэдж байгаа учраас намайг дэмжиж байгаа гэж ингэж өөрөөрөө байх сонголтыг үргэлж хийдэг байсан. Гэтэл хэрэв та нар бурхныг дагах болох юм бол наад үзэл бодол ч юм бол өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийнхоороо биш, бурхныхаар хийх ёстой. Есүс өөрөө ч гэсэн яг энэ зүйлийг хийж исэн гэдгийг бол хэлж байгаа юм л. Тэгээд Есүс мэдээж Гетсеман цэцэрлэг залбирч байхдаа те аава та миний хүсэж байгааг биш өөрийнхөө хүсэж байгааг хийгэрэй гэж хэлэхдээ Есүс бас хүнийхээ хувьд хүсдэг зүйлүүд би болчих гээд байсан би болох уруу датлаг болон одоо те эргэн тойрныхын бусад бүх хүмүүс өөртөө бий болгож байгаа тэр зүйлээс Есүс өдөр болгон татгалзаж бурхны хүүхэд байх, бурхны хүсэл зориг, хүсэл төлөвлөгөөг биелэх тэр нэгэн байхын тулд татгалзаж харин бурхан өөрт нь өөрөөс нь тэр загалмай буюу хүн төрлөختний гимнүглийг өөр дээрээ авах, үүрэх хүмүүсийн өмнөөс загалмай дээр хадагдан алагдахын тулд төрж, амьдарч тэр бүхнийг хийж яваа гэдэг энэ үүрэг даалгавар дотроо Есүс өдөр болгон өөрийгөө өгөөсгөж харин бурхны хэн байгаарэ гэж хүссэн түүний дагуу амьдсан гэдгийгээ гэрчилж байгаа байхгүй. Тиймээс Есүс нэг тэг хэрэгтэй болдог л даа гэж юм бардамжан гарахгүй намайг даг гэдэг зүйлийг л хэлсэн байна. Намайг даг гэдэг нь юу гэхээр намайг дуурай гэдэгтэй. Хожим Паул юу гэж хэлсэн бэ гэхээр би Христийг дуурайсны адил намайг дуурай гэж хэлсэн байгаа байхгүй. Би бас өдөр болгон үхдэг гэж бас хэлсэн мэд. Тэгэхээр бүгдээ хамтдаа нэг зүйлийг аягуулсаа мэдэж авчихъя. Бидний амьдрал та өнөөдөр манай Германы шүдээр сонсож байгаа манай итгэж хэдэн настай болохыг би сайн мэдэхгүй л байна л да тий. Гэтэ та таны хайртай хүмүүс болон одоо тий таны эргэн тойрон одоо энэ таны эх орон ч юм уу тий энд бүхэнд ирээдүйд бидний рүү ойртон ирж байгаа олон зовлон зүдгөөр хүнд хэцүү зүйлүүд тий бэрхшээлүүд ингээд байгаа тэр болгоно цаг хугацаагаар өдөр бид нар ойртож байгаа гэдгийг мэдж байгаа боловч тэрийг ойртож ирэнгуут нь яг тэрэнд тохирсон болж өөрчлөгдөх гэхийнхээ оронд
өнөөдөр бурхан надаар энэ дэлхий дээр миний хизээч хийхгүй байсан юу хийлийг хийх хүсэж байна. Миний хизээч зогсож чадахгүй байсан ямар байр суурин дээр байхыг хүсэж байна. Миний хизээч хайрлаж чадахгүй байсан хэнийг хайрлуулж, миний хизээч өршөөхгүй байсан хэнийг өршөөлгөж, миний хизээч сайн сайхан бодныг одоо санаж сайн мэдээ тунхаглахгүй байсан хэний төлөө намайг илгээх гэж байна вэ? Бас бурхан миний ямар сул талтай өнөдөр ажиллах гэж байгаа вэ гэдэг дээр бид нар өдөр болгон түүнийг дагах тэр амьдралдаа бүгдээрээ анхаарлаа хандуулъя гэж. Би өнөөдөр маргааш нөгөөдөр эзний өмнө ирээдүйн бүхий л өдрүүдэд эзний бидэнд өгсөн загалмайг үрж өөрсдийнхөө хүссэн өөрсдөө байгаасаа гэж бодсон тэр хийх хоосон мөрөөдөл одоо тэр зүйлүүдийг биш харин эзний бидэнд өгсөн загалмайг үрж явах юм бол түүнийг дагах юм бол бид өнөөдөр гим нүгэлтэй өчүүхэн бидний яг үннийг хэлэхэд өөрөөс минь өөр хинч хайрлахгүй тэр нэгний амийг аврах биш. Харин олон хүний амийг аврах, олон хүнд сайн сайхныг түгээж гисгэлд болж чадах, тэр нэгэн болж хувирах тэр амьдралыг бид сонгож байгаа юм а гэдгээд бодож байгаа хэрэгтэй. Их олон хүмүүс ингэж боддог л да Есүст итгэнэ гэдэг чинь өөх гэж амьдрах гэсэн үг байхгүй юу гэдэг. Энэ нэг юм юу гэдгийг ийм хурц үг хэллэг ингээ хэлэхээр хүмүүс юм боддог гэж боддог хүмүүс. Заримдаа номлол дээрээ бас тэрийг ингээл хэрэглээд идэг байхгүй. Бүгдээрээ ингээ жоохон бодтойгоор залбирая. Есүсээ та тэр загалмаа таталцсан тусдаа гараараа надад хүрээж. Тэгж хүнтэй айлгаад одоо яах нь вэ Тэгэхээр намайг тэрвэрдэгт баярлалаа эзэн. Намайг өршөөдөгт баярлалаа, намайг хүлээдэгт баярлалаа. Юу энд би өөрөө салгалаа яваад ин гэж бодсон чи би бүр яваач юм байна. Харин та намайг үрээд ирсэн байх штэ. Танд үнэхээр их баярлалаа гэдэг чим ийм бодтой яг үнэн яг бидний амьдралдаа бидний зүрх сэтгэлдээ бидний одоо нүдэн дээр бас бидний мэдрэмжин дээр бидний одоо сэтгэл дээр одоо байгаа яг тэр бодит зүйлээр бид нэр ярих нь маш их чухал. Есүс яг тэгж л ярьж байгаа байхгүй. Хүн надаас ахлагч нар, дахилч нар бүгд ороод намайг давмжлаад намайг барьж өгч намайг алуулна. Харин таанаас би нэг нь амиа аврах гэвэл харин ч алдахгүй. Харин өөрийгөө үгүйсгэн загламаагаа авч намайг дагах юм бол харин бол тэр аврагдах болно гэж хэлж байгаа. Тэгэхээр хэнийг үгүйсэх гэж хэлээд байгаа юм хэрэг өөрийгөө аврах гэж оролдох, хувиа боддог, бусдыг өөрийнхөө оронд өгөхөд бэлэн байдаг ашиг сонирхлын төлөө эсвэл гим нүглийг авч үлдэхийн тулд эсвэл ичхүүрийг одоо илчилж одоо гим нүглээс одоо ангижрахын тулд өвчнөө эдгээлэхгүй тулд ч юм уу эсвэл бусдад итгэж чаддгаа, бусдыг өршөөнө гэдэгт итгэдэг, хайрлна гэдэгт итгэдэг, бусад хүмүүс миний төлөө байгаа гэдэгт итгэдэг. Тэр өөрийгөө авч үлдэх хэрэггүй. Харин тэр өөрийгөө өхүүл гэж хэлээд байгаа байхгүй. Харин оронд нь бусдыг хайрладаг, бусдын төлөө өөрийгөө зориулдаг, бурхны хүслийг дагдаг, биелүүлдэг. Хичнээн ингээд тэр бүхнийхээ төлөө хүмүүс өөрөөс нь уралж магадгүй, хүмүүс өөрсдөд нь дургүй байж магадгүй гэж бодсон ч гэсэн өнөөдөр бурхныхаар байгаад тэгээд бурхан өгөх зүйлүүдийг олж авдаг. Хүмүүс өгөх тэртээ тэргүй өгөөд бутааж авах юм уу эсвэл хариу нэхэж ингэж таны амьдралаас одоо хизээ нэгэн цагт олон өөр нэхэх тэр зүйлүүдийн төлөө биш. Хариу нэхлэгүүгээр бурхан өгөх тэр өгсөөр байх, ивээсээр ерөөсөр тэр амьдралын төлөө бурхны ивэлийг алдаад байдаг тэр өөрийгөө үгүйсгэж өгөөч гэж өнөөдөр бид хэлээд байгаа. Баггүй. Тэгэхээр ер нь бол нэг юм зүйл байдаг гэдгийг бид нар бол яг ойлгож явах хэрэгтэй. Хин амиа аврах гэдэг. Ер нь яг хэнийг аврах гэдэг юм. Аварч чадах байсан бол бид нар Иесуст итгэх байсан уу? Аварч чадах байсан бол бид нар өнөөдөр бид нар үнэхээр аварч чаддаг байсан бол нүгэлд ингэж болцлогдож сэтгэлийн шархуудаа ингэж эзлэгдэж бүр өвдөж ингэж ганцаардаж ийм үр бүтээлгүй байх байсан уу? Үнэхээр бид нар чаддаг байсан. Тэгвэл өнөөдөр бурхны хэлээр бид нар хайрлагдаж, өршөөгдөж, орон зориг авч хайртай хүмүүстэй байж, бүр намайг хайрлна гэж бодоогүй хүмүүсээр бурхны хайрыг мэдэрчтэй, миний төлөө явдаг гэж бодоогүй хүмүүсээр орон зоригийн үгүүдийг сонсож, тийм үү? Бас хамгийн гайхалтай нь юу гэж бурхны өөрийгөө үгүйсгээд бурхныг дагаад амьдарч байхад өөрийнхөө дотор байгаа цоошин өөрийгөө
нээж олж харах боломжийг олж авч байгаагаараа энэ хамгийн гайхалтай зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр намайг даг гэж Есүс хэлсэн талаар бид бол энэ 7 хоногт олон удаа ярьж байгаа шүү дээ. Намайг даг гэж. Тэгэхээр Есүс таныг намайг даг гэж хэлсэн үү гэж. Есүс тийм олон хүнийг намайг даг гэж хэлээгүй байхгүй. Бас тийм олон хүнд яг өөртөөгаа адилхан загалмайн зовлон хүртэл тэр одоо бусдын төлөө зориулах ёстой тэр амжилтыг санал болгоогүй байхгүй. Харин бүх хүмүүст ямар зүйлийг санал болгосон бэ гэхээр надад итэг гэдэг тэр сонголтыг надад итэг. Яагаад гэвэл хэрэгтэй үед чиний төлөө загалмайх хүртэл явах хүн надаас өөр байхгүй. Хэрэгтэй үед чиний төлөө там руу ороод буцаад гараад ирэх хүн надаас өөр байхгүй. Хэрэгтэй үед те там донно гэд нэр нь бүртгэгдээ те гим нүглүүд нь бүгд яваад хавцас тэргэнд хаагдаад ямар ч өмгөөлөгчгүй болсон чиний төлөө загалмай дээр чиний бүх төлөөсийг төлөөд чиний бүх өвдөл бүх ялыг үүрэх нэг нь надаас өөр байхгүй. Тийм учраас надад итэг гэж хэлэх болно. Харин тун онцгой түүний амьдрал төлөө амьдралаа зориулж сүм чуулганыхын төлөө болон хаанчлалын төлөө амиа өгөх тэдгээр хүмүүс намайг даг, намайг дуурай гэж хэлдэг байна. Тэгэхээр бүх хүмүүстэлтэй миний төлөө загалмаагаа өөр гэж ингээд дуудлага өгч ингэж ариун үйлчлэл дууддаг юм шиг зарим хүмүүс энгийн бурхны өршөөл хэрэгтэй байгаа, итгэл хэрэгтэй байгаа, бурхны тайвшруулал болон бурхан нь хэрэгтэй байгаа, бурхан хамтаагааг мэдэх хэрэгтэй байгаа. Тэр хүмүүс арай хүнд зүйлүүдийг санал болгохдоо бид нас заримдаа жоохон алдаад байдаг гэж магадгүй. Бурхан таныг дуудсан шигээ таны дүүг, таны эхнэрийг дуудаагүй гэж магадгүй. Таны хүүг дуудсан шигээ таныг дуудаагүй гэж магадгүй. Тэгэхээр бурхан өөрөө л хэнийг ямар төвшөнд, ямар байдлаар дагуулж явахаа мэдж байгаа. Харин нэг л зүйлийг өнөөдөр өглөө бүгдээрээ сууж. Та хэнийг аврах гэж, хэнийг алдах гэдэг юм бэ? Та ямар өөрийгөө одоо те өгчих гээд байгаа учраас аварч, ямар өөрийгөө аварчихсан байгаа гэдэгт итгэж чадахгүй байгаа юм бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бурхан тантай хамтаа болтугай. Амен. Үгийг тунгаан бодоод эзний өмнө ирцгээе. Өөрчлөгдсөн таныг хараар би гимээс ариусан шинэ хүн болсон зөвхөрсөн энэ амьдралын тууч бүдэлсэн намайг олсон Тундрашгүй мөнхийн тэр хайр та миний баяр хөө таны ивэлрөө юу тач түлшгүй мөнхэн хариун эзэн таны хайр давалгаа долгиомэ
Өнөөдөр бид нэр хамтдаа Лук номын 9-р бүлгийн 23-аас 24-р ишлэлээс суралцлаа. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ аварна. Мэх ишлэлээс өнөөдөр бид нэр хамтдаа суралцлаа. Бурхан өөрийн хийх гэж байгаа ажлын талаар илчилж ярьж байгаа нь тэр таныг түүнд нийцүүлэн амьдралаа өөрчлөөсөө хэмээн урьж байгаа хэрэг юм шүү. Бурхан ямар өөрчлөлтийг биднээс шаарддаг вэ? Магадгүй маш олон чагсаалтууд гаргах ахалтай. Гэхдээ ерөнхийлөн ингээ багцлаад жишээлбэл магадгүй таны нөхцөл байдал байж болох юм. Энд мэдээж ажил төрөл, гэр орон, таны санхүүгийн байдал орно. Хоёрдугаарт таны харилцаа байж болно. Гэр бүл, найз нөхөд, бусадтай харилцаа. Таны бодол санаа, арга барил, төлөвлөлт, сэжиг, таавар зэргүүдийг өөрчлөгдөөсэй хэмээн хүсэж иж магадгүй. Мөн таны зарчмууд та ямар зарчмууд баримталдаг вэ? Гэр бүлийн хувьд, ажил төрлийн хувьд, төлөвлөлтийн хувьд таны баримталдаг тэр зарчмууд, таны үйлдэлүүд ямар байна вэ? Залбирал, өглөг өгөх, үйлчлэх. Мөн таны итгэл үнэмшил, Бурхны тухай, Бурхны арга зам, зорилгоодын талаарх энэ бүх зүйлсээр өөрчлөлтүүдийг хүсэж иж болох юм. Гэхдээ гол өөрчлөлт итгэлийн дагуу үйлдэж байгаа тэр цагт л бий болдог юм шүү гэдгийг та санаарай. Өнөөдөр эзэн танд ямар нэгэн зүйлийг өөрчлөөрэй гэж сануулж байгаа бол та дуулах уртаагаар итгэлийн дагуу Бурханд итгээрэй. Түрүүн пастор маань хэлсэн шүү дээ. Намайг даг гэж Бурхан хэлсэн. Энэ нь надад итгэе. Учир нь би чиний төлөө захалмаа дээр өөрийнхөө ам бие засаа зариулах нэг шүү гэдгийг бидэнд сануулсан. Тэгэхээр эзнээс өөр Бурхан, эзэн Бурханаас өөр хинч тэгж чадахгүй учраас та түүнд бүх амьдралаа өргөн таатгаарай. Тэгээд хамтдаа энэ цагт эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын зүг бүтээсэн эзэн минь энэ цаг өнөөдөр яг хувь хүнийхээ хувьд эзэн таны өмнө залбирanгуйч юм. Би өнөөдөр хэн нэгний төлөө биш, яг өөрийнхөө төлөө залбирanгуйч юм. Бага газартаа бид яг өөрийнхөө төлөө залбирanгуйч юм. Та нөхцөл байдлыг мэдж байгаа. Та миний харилцааг мэдж байгаа. Та миний бодол санаа, та миний амьдралын зарчмууд, та миний юу бодож төлөвлөөд яагаад яваад байгааг мэдж байгаа. Бас та намайг юмыг яаж хийдэг вэ? Яг хийх үед нь яаж хийчихэд байна гэдэг бол мэдж байгаа. Яаж хиймээр байдаг вэ гэдгийг мэдж байгаа. Нөхцөл байдлаа яаж сайжруулмаар байгааг та мэдж байгаа. Гэхдээ эзэн минь энэ бүхэн дээр бүтэлтэй байж чадахгүй байгаа учраас таны тусламжийг гуйж байна. Хермоны шүүдэр нэвтрүүлгийг яг өнөөдөр сонссон бүхий л итгэгчдийг бага газарт нь бүхий л нөхцлүүд, бүхий л шийдвэрүүд, бүхий л сонголтууд, бүхий л үйлдэлүүдээр та хамт байж өгөөч. Энэ бүхнээрээ таныг дагахад туслаач. Энэ бүхнээрээ тантай адилхан байхыг хүсэж байна. Есүс эзэн минь таны гайхалтай нэрээр залбирэн гуйж байна. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.